Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Яг одоо 2000 гуулаа болсон байна. Намайг дэмжиж сав дарсан бүх хүмүүстээ баярлалаа. Ахаад зөндөө олон сонирхолтой болсон явдлуудыг цаг алсгүй сонсохыг хүсвэл миний нэрний хажууд байгаа subscribe точоод дараарай. За ингээд хэрэгтэй орё 2022 оны ихээр Америкийн Техас мужид олонний цочроос нэгэн хэрэг бол гарсан. Ах トゥ хоёр доороо нэг охин дүүтэй хичээлдээ яваад ирэх хооронд нь хойд эцэг нь одоо дүүг нь хүчрхийлсэн гэж мэдмэгцээ хойд эцгээ бол зодож алсан ийм хэрэг байгаа. За хоригчийн буюу хойд эцгийн нэр нь бол Габриэл Квантанила 42 настай харин түүнийг зодож хүнөөсөн гэж буруутгаж байгаа хүмүүс болохоор ах дүү нар болох Кристиан Тревиньо 19 настай дүү байгаа. За Алехандро Тревиньо бол ах нь 21 настай. За тэр бол хоёулангийнх нь бас нэг найз байгаа. Хоёулантай найзлдаг. Тэр нь бол Хуан Эдуардо Мелендес 21 настай. За ийм гурван залуу байна. За энэхүү хэрэг бол олон нийтийн дунд хоёр талд маргааныг бол ихээр давуулсан. Нэг хэсэг нь өсвөр насны хүүгүүдийг өөрсдийгөө болон охин дүүгээ хамгаалсан гэж одоо өмөрч байгаа бол нөгөө хэсэг нь хууль бусаар өшөө авсан. Энэ ч гэсэн ялгаагүй гэмт хэрэг болж байна гэж үзэж байна. За тэгвэл бид өнөөдрийн дугаартаа энэ хэрэг юунаас эхэлсэн, яаж өрнөж байгаа талаар одоо аль болох дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаж өгнө. За энэ хэрэг бол хамгийн анх 2022 оны 1-р сард Пар хотоос холгүй RV Park гэж 9 настай охин эхлээд ээжтэй өөрийг нь одоо хойд эцэг болох Габриэл Квантинелла нь бол бэлгийн хүчирхийлэлд оруулсан гэдгийг бол мэдгдсэн байна. За үүний дараа ээж нь бол хамтран амьдрагч Габриэлийг бол гэрээсээ хөөсөн байгаа. Гэвч энэхүү гомдлыг сонсон Кристиан болон Алехандро нар бол маш ихээр уурлаж шууд одоо хаа байгаа газар нь бол хайж олоод эхний удаагийн зодооныг бол эхлүүлсэн. За ихээр зодуулсан Квантинелла бол явганаар шууд орхиж цутаасан байна. За удалгүй Кристиан түүнийг Пар хотын нэгэн орон сууцны хороололд ганцаараа явж байхдаа бол олсон. Тэгээд дахиж бол зодооныг эхлүүлсэн байна. За тэр үед нь Алехандро болон ахвагчтай ах олон найз Хуан Мелендес нь улаан Дож маркийн машинтайгаар газар дээр нь ирээд Кристианыг суулгаад бол аваад явсан. За түүнийг зодсны дараа Алехандрог бол гэрт нь хүргэж өгөөд араас нь найз Мелендесийг гэрт нь хүргэж өгөхгүй явж исэн чинь дахиад нөгөө хойд эцэгтэйгээ за шархацсан байдалтайгаа бол таарсан. За тэгэнгүүт нь дахиад Алехандро болон одоо найз Мелендес нэгэ 3 дахь удаагийн зодооныг бол хийсэн байна. За тэд түүнийг унаж явсан Дож ачааны машины багажинд хийгээд за Макайлн хотын ойролцоох нэгэн талбайд бол хайсан. За шүүх шинжилгээний эмч нарын дүгнэлтээр бол за яг тэр хаяж байх үедээ бол Габриэл бол амьд байсан байж магадгүй гэж үздэг юм байлээ. За цогцыг хайсан талбайгаас 2022 оны 1-р сарын 20-нд нэгэн тариаланч бол олсон байгаа. За тэгээд олсон даруйдаа бол цагдаа нарыг дуудаж тэгээд шүүх шинжилгээ бол явагдаж эхэлсэн. За шүүх шинжилгээгээр түүнийг brass knuckles буюу төмөр нударгаар хүчтэй зооцсон толгоон хэсэгт ноцтой гэмтэл учирсны улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг бол гаргаж бичсэн байгаа. За нөгөө төмөр нудраг гэдэг чинь нэг зодооны хэрэгсэл шүү дээ. Дөрвөн хуруундаа зүүж агаад зоддог нэг төмөр юм байдаг шүү дээ. Тэрийг хэлж байгаа. За энэ үеэр цагдаагийн байгууллагаас гаргасан баримтаар Габриэл Квантинеллад бол өмнө ч гэсэн хэд хэдэн удаагийн буюу одоо хүүхдийг удаадараа бэлгийн хүчирхийлэлд оруулсан. За мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн одоо үндслээр шүүхийн шийдвэр гаргасан байсан. За энэ нь бол 2014-өөс 16 онуудад бол тусдаа одоо бүртгэгдсэн гэмт хэрэг байна гэж тогтоосон байгаа. Тэгвэл бол тухайн үед одоо энэ шүүхийн шийдвэр гарчихсан байхад чи яагаад сул чөлөөтэй явж исэн талаар бол огт мэдээлэл байгаагүй. Барьцаатуулж гарсан юм уу? Эсвэл тэнсэн харгасах ял авсан юм уу гэдэг нь бол огт байх байгаа. За Тревиний ах トゥ нар аллагаас хойшоо 1 жилийн дараа шүүх хуралд оролцохдоо за хамгийн анхны танхимд орж ирж явах үедээ 18 настай Кристиан Тревиньо 2 дугаар сарын 1-ний өдөр шүүх хуралд инээмсэглэж бол орж ирсэн гэж хэвлэлийнхэн маш ихээр мэдээсэн. Дээрээс нь бас real footage буюу нөгөө камерын бичлэгнүүд байгаад байгаа учраас олон нийт бол яг уг хэрэг дээр нэлээд одоо сөрөг хандлагатай байгаад байгаа. За түүний өмгөөлөгч Карлос Гаршиа гэж шүүгч нь бол шүүгч Фернандо Мерсесас хэргийн материал дээр дахин одоо ажиллах нэмэлт хугацааг хүссэн учраас одоо түүний хүслийг бол харгалзаж үзээд одоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тэгэхээр энэ хэрэг маань л аль бие ёсоор шүүхийн шийдвэр бол гараагүй одоо хүртэл нээлттэй байгаа тийм шүүхийн одоо шийдвэр хэрэг болоод. За шүүх хурал болох өртөх 1 жилийн хугацаанд бол тэдний зохион байгуулалттай гэмт хэрэг зэвсэг ашиглан хүн гэмтээсэн ба Кристианд бол нэмж capital murder буюу
хүнд гэмт хэрэг үлдэж амь нас бүрлгэсэн хэмээн бол яллаж байгаа. Ягаад тэгэхээр яг нөгөө дүү ахыгаа гэрт нь буулгацсан. За дээрэс нь цухтаа зооцсон ч гэсэндээ нөгөө найзыгаа бас гэрт нь хөрвж өгчөөд тэгээд нөгөө хойд эцгийгээ хашаанд одоо тусламж үзүүлбэгөөр хайсан гэдэг утгаар нь дүүг нь ер нь бол яг алгын 1-р зэргийн хүн амны хэрэгт бол ял нохоор зэгч байгаа. Харин нөгөө хоёрт нь болохоор зөвхөн одоо зохион байгуулалтаа гэмт хэрэг болон зэвсэг ашиглаж одоо бүлгэрээ гэмт хэрэг үйлцэн гэдэг одоо тус тус ялуудыг онооч байгаа гэсэн үг. За олон нийт энэ хэргийг бол хоёр янзаар хүлээж авч байгаа гэдгийг бол дээр дурдсан. За тэдний зөв гэж үзэж байгаа иргэд болохоор хууль өөрөө хамгаалж чадахгүй байхад ах トゥ одоо хоёр хүүхэд бол охин дүүгээл хамгаалсан гэж одоо өмөрж байгаа. За тухайн үед интернет дээр 700 мянга гаруй хүн гарын үсэг цуглуулж за тэднийг суллахыг шаардаж одоо нийтийг хамарсан хөдөлгөөнийг өрнүүлж исэн. За энэ нь бол яг нөгөө Монголд ийм Монголигаар нэвтэрч нэг тодорхой сэдв дээр нөгөө дэмжиж байгаа гэсэн цахим гарын үсэг зурдаг нэг хөдөлгөөн байдаг шүү дээ. Яг тэрнтэй ижлэх юм байлээ. За тэр сайт нь болохоор change.org гэдэг сайтн дээр за гарчиг нь бол охин дүүгээ хамгаасны төлөө capital murder буюу онц ноцтой хүн амныг хэрэгт ингээ буруутгагдж байгаа 3 хүүг суллаж өгөхийг шаардсан. Одоо тийм 1 сая хүний гар үсийг цуглуулчих юм бол тэр нь яг шүүхэд бол олон нийтийн үзэл баримтлалыг харгалзан үзнэ шийдвэр гаргахтаа гэдэг ийм шийдвэр байсан байна. Гэхдээ сая дээр дурдсан 700 мянган хүн гар үсийг зурчихсан байсан учраас одоо цаг дуус хүртэл зурсан байсан учраас бол шүүхэд бол очоогүй мэлээ. За нийт эдийн зарлагдсан мэдээлэлээр бол ээжийн талаар яг тодорхой одоо бүрэн бодиттой мэдээлэл бол огт дурддагдаагүй байсан. За Тревиний ах トゥ бол одоо мэдээж ах トゥ байгаа. За тэгээ хүчирхийлэлд өртсөн охин одоо өгтөг Габриэлийн охин байсан гэдэг нэг хэсэг мэдээлэл яваад байгаа. За бас нэг өөр нэг сайт дээр болохоор тэр охин болохоор эхнийхтэй 2 дахь нөхрөөс нь төрсэн охин. Харин тэр өгтөг Габриэл бол 3 дахь одоо хамтран амьдрагч нь байсан гэх мэтлэн яг бүрэн батлагдсан их сурвалжгүй олон зөрүүтэй мэдээллүүд бол энэ тэндгүү сайт дээр яваад байгаа. За хамт зодсон найз олох Хуан Эдуардо Мелендес нь болохоор өмнө нь 2 удаагийн яас сонсч исэн байгаа. За тэгээд зохион байгуулалтаа гэмт хэрэгт оролцсон хүн амны хэрэг зэвсэг ашиглан хүн гэмтээсэн мөн мансууруулах бодис буюу марихуана хадгалсан гэх одоо нийт 4 зүйл ангиар бол буруутгагдаж байгаа. За энэ удаагийн хэрэг нь бол тавтан болоод явцсан. За тэгээд шоронгийн бүртгэлээс үзгээд тэрээр 2022 оны 8 дугаар сарын 10-нд нийт 362 мянган ам долларын барьцааг төлж бол одоо хүртэл бол цагдаагийн хяналтанд ор суллагдсан гадуур чөлөөтэй явж байгаа. Харин хоёр ах トゥ хоёр бол тус бүрдээ 150 мянган ам доллар төлөхөөр одоо барьцаа тогтоолгосон ч гэсэндээ одоо төлөх мөнгө байхгүй учраас одоо хүртэл шоронд хоригдож байгаа. За Тревиний ах トゥ хоёр хоёул одоо зэвсэг хэрэглэсэн хүн гэмтэх болон зохион байгуулалтаа гэмт хэрэгт оролцсон гэсэн зүйл ангаар ялагдчих. Эхний шүүх хурал дээр бол гурвуулаа бүгд өөрөө өөрсдийнхөө хэргийг бол зөвшөөрөхгүй байгаа. Бүгд бол дүүгээ хамгаалсан учраас бид нар бол буруугүй гэдэг одоо мэдүүлгийг үл өгсөн байна. За залуусыг анханасаа бол цагдаа нар барьсны дараагаар шүүх тэднэрт хамгийн багадаа тус бүр 1 сая ам долларын барьцаа ногдуулсан. За шүүхийн шийдвэр гарах хүртэл одоо барьцаагаа төлөх юм бол за цагдаа нарын хяналтаар суллагдаж болдог шүү дээ. Энэ Америкийн барьцаа бейл гэдэг юм. За үүнийг өмгөөлөгч нь хит өндөр байна гэж одоо юу гэдгийг давж заалдах гэхин цаашийн зүгээр нэг хүсэлт тавьсан байгаа. За тэгсний дараагаар одоо тус бүр 150 мянган ам долларыг бол болгон бууруулж чадсан. Харин нөгөө нэг найз нь болохоор 362 мянган ам долларын барьцаа төлсөн гэдэг ааш. Тэр нь өмнөх хэрэгүүд дээр нь одоо тулгуурлаад арай жоохон нэмэгдсэн гэсэн үг. За одоо энэ шийдвэр нь одоо гарах хүртэл давтан шүүх хурал болох хүртэл Кристиан болон Алехандро нар бол хоёулаа Хидалго каунтигийн одоо шоронд хоригдож байгаа. За Габриэл Континелло нь бол өмнө нь бас хэд хэдэн хүчирхийллийн хэрэгээ шүүхийн захирамж гарч исэн гэсэндээ одоо тэр нь бол хүүхдийг удаа дараа бэлгийн хүчирхийлэлд оруулсан гэсэн үндслээр шүүхийн хэмжлэлтэй за баримтлах захирамжтай байсан бөгөөд энэхүү хүчирхийлэл нь 2014-өөс 16 оны хооронд одоо тусдаа бас ийм хэрэг байна. За эдгээр хэд хэдэн удаагийн хүчирхийллийн анхны гомдлыг бол одоо бүр сүүлд нь буюу 2019 оны 5 дугаар сард л одоо холбогдох гэр бүлийнх нь шүүхэд гаргасан байсан байлээ. За тэгээд Габриэл бол барьцаа төлөөд гадуур сүл чөлөөтэй эсвэл хүн амьтантай одоо ингээд сэтгэнэд явжсэн байгаа хгүй. Тэгээд тэрнээс болоод одоо юу гэдэг шүүхийн шийдвэр хэтэрхий удаан гарснаас болоод шүүх өөрөө дахиж ингэж хэд удаан сунжирснаас болоод энэ хүн дахин тавтан гэмт хэрэг
үйлцсэн гэж би бол бодож байгаа. За ингээд ерөнхийдөө бол миний бэлтгэсэн мэдээллийн хүртэл баялаа. Айгуу тийм дэлгэрэнгүй мэдээлэл олох юм байх гэж бодсон чинь гадуур сайтууд дээр ихэвчлэн нөгөө тавцсан байсан. Тийм болохоор яг хэрэгцээтэй гэсэн мэдээллүүдийг нь түүж оруулсан байгаа. За тэгээ 2022 оноос хойш одоо нэг удаагийн шүүх хурлал болсон. За тухайн үед одоо ашигласан зэвсэгний ДНХ шинжилгээ хараахан бас зөв гараагүй гэж үзсэн. За дээрэс нь өмгөөлөгч нь би дахиад ажиллах хэрэгтэй байна. Жохон хойшлуулж өгөөч гэсэн учраас одоо ингээд хойшлуулсан байгаа юм билээ. Олон нийтэд тарсан мэдээлэл бол 2025 оны буюу яг энэ жил яг энэ сар буюу 7 дугаар сард дахин шүүх хурал нь болох ч байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа. За тэгээ тийм ч учраас сошиал дээр Instagram за TikTok дээр бол энэ хэрэг маш олноороо дахиж ингээ viral болоод байгаа. За тэгээд хүмүүс болохоор шүүх хурлыг нь маш ихээр тесэн ядан хүлээж байгаа. Тэгээд комментүүдийг нь уншихаар ер нь бол за ер нь 70-30% таа л хэлээ л дээ. 70% нь 3 хүүхд суллаасай гэсэн тийм комментууд маш ихээр байсан. За ингээд дээрэс нь бол охин дүүдэнд одоо бэлгийн хүчирхийлэл үйлцэн хэрэг дээр бол огт хэрэг нээж одоо судлаж эхлэегүй байгаа. За учир нь бол тухайн үед аль хэдийн охин бие цэвэрлжсэн байсан учраас шинжилгээнд оруулах чадаагүй гэж одоо мэдээний сайтууд дээр бас дурдсан байсан. За түүнээс гадна хэрэг үүсгэлээч гэсэндээ гэмт итгээд хүчгсэн учраас одоо хэрэг ноогдуулах шаардлагагүй гэж үзнэ үү эсвэл аль хэдийн ах トゥ нар нөгөө олонний агаарлыг татаад хамаг зураг мэдээлэл нь нийтэд тарцсан учраас ээж нь охиныгоо ч гэсэндээ бас энэ мэдээлэл өөрөх нь хувийн мэдээллүүдийг нь тараахгүй гэсэндээ хэлдэг өнгөрснө үү бас мэдэхгүй байна. За тэгэхээр та хэд юу гэж бодож байна? Одоо нийлэх охин дөгөө өмөрч хойд эцгээ асна нь зөв гэж бодож гин үү? Эсвэл өмөрж байгаа нь зөв ч гэсэндээ буруу аргаар тэмцлээ гэж бодож гин үү? За миний хувьд бол Габриэл Квантинило гэдэг нөгөө охин дүүгийн хүчирхийлсэн хойд эцэг байгаа штэ. Аль хэдийн өмнө нь хүчирхийлэл үйлдчихсэн ч гэсэндээ гадуур сүл чөлөөтэй явж исэн гэж бодохоор л одоо нөгөө зодож алсан гэдэг ах トゥ нар нь энэ хэргийнхэн талаар бас мэддэг байсан байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм ч учраас нөгөө хэд хэдэн хүүхэд хүчирхийлжээ тахад одоо ч гэсэн сул явж байгаа юм чинь бид нар одоо цагдаад мэдгэлээ гэж ботход миний дүүг одоо эрхийг нь хамгаалж чадахгүй гэж бас бодоод шууд арга хэмжээ аваад зодсон бас байж магадгүй гэж бодоод байгаа. Тэгээ дээрэс нь нэг удаагийн зодооноороо биш ингээд бүр айгу тийм ус санцсан гэх юм уу 2 дахь 3 дахь удаагийн зодоон ч гэсэн болсон байгаа учраас хэр их уурснаас мэдэгдэж байна. За энэ удаагийн басан явдал таад таалагдсан бол лайк болон сабаа дараарай. Бас би бүх бичсэн сэтгэлдлүүдийг чиг нь уншиж зүрх дардаж өө. За тэгээ өвөн хэлхээ мартсан байна. Та хэдэд одоо яриулахыг хүссэн сэдв байх юм бол бас комент бичиж үлдээгээрэй. Аль чатгаараа судлаад дугаар хийхийг хичээнэ. За тэгээд дараагийн дугаар дээр надад маш сонирхолтой санагдсан нэг тийм шинжлэх ухааны хэд хэдэн кейсүүд байгаа. Тэрийг нэгтгээд нэг дугаар олгоё гэж бодож байгаа. За ахаад нэг юм хэлэхэд миний хувийн инстаграмыг дагаарай. Instagram дээр msrak гэж бичих юм бол гарч ирнэ. За дээрэс нь Facebook хуудсан дээр яг Srak podcast гэд хайх юм бол бас пэйж байгаа шүү. Би пэйж дээрээ бүтэн одоо дугаар болох боломжгүй нэг тийм сонирхолтой бас кейсүүдийг 1 минутын одоо хугацаатай рил алгаад бас үе үе постлж байгаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.